Me. Байгаль орчин аялал жуулчлалын сайд оюун хорол хятадуудын визний асуудлыг хөнгөвчлөх гэлээ гэсэн базаахгүй асуудад орооцолдож нэр хүнд нь маш их доошо орсон. Гэхдээ тэр асуудлаас гарахын тулд гитардаж буй зураг олон нийтийн сүлжээнд цацсан олонний анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн авч бүтэлтэй болсонгүй. Ажигчгийнхаа сошиалчид охиныхоо өрөөнд байхдаа ахуулсан зураг хэмээн тайлбарласан зургийг нь мөрдсөөр байгаад охиных нь биш өөрийнх нь өрөөний зураглахыг баталж чаджээ. Зургаас харуул ханын булан, тугны байрлал, жазтай зураг, сууж буй сандал зэрэг нь адил байгаад бол одоо мар харахгүй юм. За тэр гитар дарах бол асуудал биш шүү дээ оюун хорол сайда. Хэн ч гэл гитар тоглож болно. Тоглож буй аялгаундаа уусаж гар хөлөө өрх инээтрээ бол болохгүй юм биш шүү дээ. Зүгээр л хүний сэтгэлийн хөдлөл юм. Тэрийн ордонд гитар тоглож болохгүй гэсэн хууль байхгүй. Тэр бүхэл камертоны бол тоглолт хийгээд гавьяацол авчихдаг газар юм. Харин энэ зураг тайлбарлах гэж худлаа ярьсан л буруу. Төрийн сайд хүн худлаа ярьж болохгүй. Гитар тоглоол үз, дуусан дундаа өөрөө уяраал үз. Харин ч болж байна штэ. За харин түүнийг огныхоо өрөөнд байсан гэд аваад хайждаг чинь л тиймхэн байна. Гитараа тоглол, дуугаан дуул, дуусан дундаа өөрөө уяр хамаагүй. Сайд хүн харин буруу зүрх ярьж болохгүй. Учир нь үүндээ л байна. Me.